Яг л алим шиг. Үгүй мөрөө. Дэлхий чи шоо шиг дөрвөлжин хэлбэртэй. Яа, бөөрөө. Хүү хилээд ахад би хүүхэлдэйн киноноос үзэхэд дэлхийн буурхийн хэлбэртэй байсан. Хүмүүс чинь дэлхийн өнцөг болон бүр тэгээд ярьдаг үсттэй. Бөөргий байх юм бол өнцөггүй болдго юм байгаа үсттэй. Би юмн дээрээс унсан гэж шít бөөрөө. Яа доо мөрөө дэлхий чинь дөрвөлжин. Дэлхийн буурхий. Тэгвэл бөөргий юм бол хүмүүс яагаад ундаггүй? Би тэрийг мэдэхгүй л юм л та. Гэхдээ дэлхийн буурхий гэдэгт би 100% итгэлтэй юм. Чи мэдэхгүй байгаа юм бол дэлхий чинь дөрвөлжин. Чи мэдэхгүй байжж худлаа яриад байж бөөрөө. Яа доо мөрөө. Буурхий. Чи намайг зодж байгаа юм уу? Уучлаарай мөрөө. Уучлаарай мөрөө би санаандгүй цогцглоо. Үгүй би чамд гомдлоо. Мөрөө л дөө. Би авлаа. Улаанагч намайг загнаа штий. Йоо, дэлхий чинь бөөрхий биш дөрвөлжин байхгүй юу? Хэрвээ бөөрхий байсан бол машин, байшин, хүмүүс бүгд унчин штий. Миний зүг байх чи өөрийнхөө зүг гэж дайраад хүн зохиод тэгээд хүн зөөлхөн түлхэхээр гараад явчих юм. Бөөрөө юу хийж байгаа юм бэ? Энэ өөрөө намайг их л цохиж үдчөөд тэгээд өөрөө гомдоод яваад өгөх юм. Чи бас зүрүүлээд мөрөг зөгцсөн юм уу? Би зөөлхөн түлхсэн юм аа. Гэхдээ ер нь эмэгтэй хүүхдэд гар хурж болохгүй штэ бөөрөө. Гэтэ би зохиогүй штий. Мөрөө чи өөрөө амар хүчтэй намайг зохиодсон штт. За яг би бас мөрөд хэлнэ. Ер нь та хоёр бие бинийгээ ингэж гомдоож, бие бинийгээ зохиж, түлхэж болохгүй штэ. Тийм биз дээ? Тийм ээ. Тий. Чи тэгээд мөрөгөөс уучлалахгүйсэн юм уу? Ууг нь би зөндөө уучлахгүйсэн л да. Тэ мөрөө уурлаа гараа явцсан. За. Тэгвэл би гараад мөрөг аргадаад аваад ирэхээс би бас мөрөө сайн хэлнэ. За. Мөрөөч гэсэн эрэгтэй хүүхдийг зохиож, зодож, гомдоож болохгүй гэж. Хэрвээ дараа та хоёр дахиад маргалдах юм бол хэн буруутай төрүүлж уучлалдахгүйгээд ив найртай байх хэрэгтэй. За. Ойлгосноо? Ойлголоо. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэн хэн нэгнийг гомдоох юм бол заавал төрүүлж уучлахгүй сураарай. Найзаагаа хамаагүй зохиож, зодож, биед нь халдаж болохгүй шүү. За одоо ингэж сэтгэлээр унаад яах вэ бөөрөө минь? Би харин чамд гоё үлгэр сонсох уу? Тэгээл та. За тэгээ. Эрт үрдийн цагт 3 тооройтойгоо амьдардаг мэгж байжээ. Нэгэн өдөр мэгж тооройнуудаа хандан та нар минь одоо том боллоо. Өөрсдийн хувь заяа хайжвал өөр хотод очиж байшин барьж амьдарцгаа. Гээд мэгж тооройнуудаа мөнгө өгөөд явуулж гинэ. Ингээд 3 тоорой ээжийнхээ гэрээс хамт явжээ. Явх цандаа тэр 3 хэрхэх төлөвлөгөөгөө ярилцаж гин. Хамгийн ихний тоорой: бидэнд одоо өөрсдөө батлах боломж олдлоо. 3 тусдаа замаар явж азаа сорцгоовол ямар уу? Тийм ээ. Бид өөрсдийн хүчээр амь зуу чадна. Тийм болохоор салж явцгаая. Ахнараа. Бид эвтэй байвал хүчтэй. Тиймээс бүгдээрээ хамтаа явцгаая. Үгүй ээ. Бид тусдаа явах хэрэгтэй. Маргааш өглөө тэд тусын байшингаа барихаар болоход нэгдэх тоорой барихад ч хялбар, мөнгөнд ч хэмнэлтэй гэж сүрлээ байшин барьжээ. Харин 2 дугаар тоорой үлдсэн мөнгөөрөө цөөлөн гудас авахын тулд мотор байшин барихыг сонгож гин. 2 ахаасаа хамгийн ухаалаг бага тоорой харин тоосгоор бат бөх байшин барихыг илүүд үзжээ. 1-р тоорой ганцхан өдрийн дотор сүрлэн байшингаа барьж, 2 дахь тоорой 2 өдрийн дотор өчрөөр байшингаа барьж дуусгав. Харин 3 дахь тоорой байшингаа
маш удаан барьж дуусгасан боловч олон жилийн турш бат бөх хэвээр байх байшин барьж гинэ. Гэтэл нэг өдөр чон 3 тоорой гэхээр ирж гин. Чон 1-р тоорын хаалгыг нүдээд гарч ирэхгүй бол байшин чинь нүлээж хийсгэн. Юу гэнэ? Миний байшин маш бат бөх. Тийм болохоор чи хүсснээ хийхгүй юу? Химэн чононд хэлэхэд чон цээж дүүрэн амьсгаа авч тоорын байшинг үлээлээ. Авраараа! 1-р тоорой байшин нь хийсэн учраас 2-р тоорын байшин руу зугтаж очиод хаалгааха аимшигт чон ирж байна. 2-р тоорой хаалгаа хааж бүх цоожоор нь маш сайн төвжөв. Гэтэл чон 2-р тоорын байшин дээр ирээд бүр хүчтэй үлээхэд 2-р тоорын байшин ч мөн адил хийсч орхив гинэ. Яна унцглаа шүү дээ. Зүхтаараа. Дүүмэн туслаарай. Яасан бэ ах нар минь? Юу болов вэ? Аимшигт чон бид хоёрын байшин үлдээгээд бид хоёр амьдрах газаргүй болчихлоо. Бидний гэртээ оруулаач. За, ороорой. Хурдан ороорой. Чон дахиад л 3-р тоорын байшингийн гадаа ирээд цээж дүүрэн амьсгаа авч амьсгаагаа барагтал үлээсэн боловч байшин нурсангүй. Өөх дүүмэн чи үнэхээр бат бөх байшин барьжээ. Чон үлээгээд дийлэхгүй байна. Яна чон ороод ирэх үедээ Битгий санаа зовдоо ах нар минь. Миний байшин маш бат бөх учраас чон хизээж орж ирч чадахгүй. Бяцхан тоорой яан гинэ. Би энэ байшин үлээж чадахгүй бол тийм ээ. Би тэр яндангаар навраад орчих юм да. Ингээд 1-2 дугаар тоорой дүү тооройгоос маш том сургамжийг авч аз жаргалтай, эвдээ найртай амьдарч гинэ. Мөр ирэхгүй бах та. Өөрөө ч өнөөдөртөө ирэхгүй юм байна л да. Их л гомцсон юм байна. За одоо харин ингээ үзэгч хүүхдүүдээ болон өөрөө чамд хэрэгтэй гар доорх материалаар хэрхэн өөртөө хэрэгтэй зүйл хийх вэ гэд гар урлалын булангаа хүлээн авч үзье. Тэгээл та. Өнөөдрийн бүтээлч булангаараа айл болгонд хэрэггүй гэд хайждаг ус ундааны савыг ашиглан бүгдээрээ ямар нэгэн зүйл хадгалах сав хийн. За би бол өнөөдөр энэ савыг ашиглаад үзэг харамдааны сав хийн. Яагаад гэвэл миний харамдаанууд их сав байхгүй байгаа учраас. За тэгэхээр хүүхдүүд маань хамгийн эхлээд ямар ч хамаагүй хэмжээтэй ундааны сав аваад тэрийгэ ингэж зүснэ. Гэхдээ ингэж зүсэхдээ заавал том хүний тусламжтай зүснэ шүү. За мөн биднэрт ийм олон өнгийн гуаш будагнууд хэрэгтэй. За тэгээд өөрийн дурын сонголтоор ийм өнгийн цааснууд, за бас цаасны цавг хэрэгтэй. Тэгээд бас биернүүд хэрэгтэй. Энэ савыг бүгдээрээ чимэглээд өөрийнхөө хүснээр чимэглээд за охтууд маань хүсний боолт хавчаар хийдэг сав хийж болно. Өөр чихэрний сав хийж болно. Харандаа үзэгний сав хийж болно. Өөрт хэрэгтэй ямар ч зүйлийг хангаж болохоор сав хийж болно гэсэн.
ингээд үзэгний сан маань бэлэн боллоо. За ингээд эндээ ингээд би нөгөө ширээн дээр байсан өнгийн хардаануудаа хийцэн ингээд савтай боллоо. Ингээд ширээн дээр тавьсан ч гэсэндээ илүү зэгцтэй бас чиний өөрийн хийсэн бүтээл болохоор харах болгон чинь тэр бүтээл хийж исэн ингээд дурсамж орж ирээд маш гоё санагдах бах. Тэгээд хүүхдүүд маань бол бүтээлийнхаа энэ зургийг өөрийнхөө хүснээр өөр олон янзаар хийж бас болно. За яг хөө гэтээ санал жилиг төгтөдийн нэмгэн цаас ингээд жоохон хонирх гээд байт юм байна. Болж өгвөл та нар илүү хатуу цаасан дээр хийхийг бодоорой. За ингээд дараагийн дугаараараа илүү сонирхолтой бүтээлч булангаар уулзцаая хүүхдүүдээ. Баяртай. Сайн уу хүүхдүүдээ. Дуу сурцгаая булангийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр ямар дуу сурах уу? Инжирээ. Одоо удахгүй Мартин 8 болгож байгаа юм чинь бүгдээрээ ээжүүдийн тухай дуу саръя. Тийм ээ шүү те. Мартин 8 удахгүй болох юм байна штэ. За миний мэдхийн зөндөө олон ээжийн тухай хөөрхөн дуунууд байгаа штт. Яг алийг сонгож дуулах уу? Чам одоо санамж орж байгаа дуу юм уу? За надад нэг юм дуу байна. Хамгийн сайхан ээж гэдэг нэртэй дуу. За. Тэрийг сурах уу? Тэгээ. Одоо тэгвэл үзэгч хүүхдүүд маань болон бас хөтлөгч инжир маань хамтдаа өвөө цээжлэе. За намайг дагаад уншаарай заяа. За. Хүүхэд бүрийн ээжүүд Хүүхэд бүрдээ сайхан да. Хүүхэд бүрдээ сайхан да. Гэлээч миний төрсөн ээж ганцхан наддаа сайхан да. Миний ээж шиг хөөрхөн ээж манай дэлхийд байхгүй дээ. Алтан дэлхийн ээжүүд адил цөмөр сайхан да. Өндөр намханч ялгаагүй. Үрдээ бүгдээр сайхан да. Миний ээж шиг сайхан ээж манай дэлхийд байхгүй дээ. За одоо 3 дугаар бадаг. Миний хөөрхөн хүү минь гээд мишээж байх нь сайхан да. Миний чиний ялгалгүй
Мэндэл байвал сайхан да. Мэндэл байвал сайхан да. Миний ээж шиг сайхан ээж Миний ээж шиг сайхан ээж манай дэлхийд байхгүй дээ. манай дэлхийд байхгүй дээ. Ээж минь наддаа нар юм да. Ээж минь наддаа нар юм да. Ээж чинь чамдаа нар юм да. Ээж чинь чамдаа нар юм да. Энхэн дэлхийн нартайгаа Энхэн дэлхийн нартайгаа инхээр цөмөр жаргая да. инхээр цөмөр жаргая да. Миний ээж шиг сайхан ээж Миний ээж шиг сайхан ээж манай дэлхийд байхгүй дээ. манай дэлхийд байхгүй дээ. За одоо бүгдээрээ дуугаа эхнээс нь аятайгаа дуулаад үзье. Алтан дэлхийн ээжүүд адил цөмөр сайханда өндөр намхан ч ялгаагүй үрдээ бүгдээр сайханда миний ээж шиг сайхан ээж манай дэлхийд байхгүй дээ. За удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8 болох гэж байгаа. За монголчууд маань бол ихэнхдээ ээжүүдийгээ баярлуулдаг, эмэгтэйчүүдийг баярлуулдаг, тийм ээ? Тэгэхээр манай үзэгч хүүхдүүд болон бас энжир маань энэ дууг сураад Мартин 8-аар ээждээ дуулж өгөөрэй заяа. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ энэ дууг сураад ээждээ дуулж өгөөрэй. Та дараа нь надад Барби гэдэг дуу заагаад өгч болох уу? Би тэр дууг сумаар ах юм. Та дараа нь надад Барби гэдэг дуу заагаад өгч болох уу? Болгүй яах вэ? Тэгвэл хоёлаа дараагийн дугаарч юусоо үзэгч хүүхдүүддээ ч гэсэндээ Барби гэдэг дууг заагаад өгөх үү? Тийм л. За баяртай хүүхдүүдээ.